За сайн байцгаана уу? Совтаа байна. За ээлжит номынхаа товчлолаар уулзж байна. Энэ удаагийн сонгож авсан ном бол Хамтын хүч гэдэг ном байна. За энэ номын зохиогч нар нь Javan Bavel, Dominic Parker гэдэг ийм хүмүүс байгаа. Тэр хүмүүс бол нийгмийн сэтгэл судлаачид бидний хэрэглэж уншсанаар identity-гээ танигдахыг судалсан хүмүүс байх нь энэ бол маш сонирхолтой бүтээл болсон байна. Мэдээж эерэг номоо уншичаад номынхаа тэмдэглэлийг оюуныхаа зураглалаар хийсэн байгаа. Тэгээд өмнөх дугааруудтайгаа ижилхэн номын тэмдэглэлээ та бүхэнтэйгээ хуваалцангаа энэ номын товчлолтыг хийцгээе. Энэ ном маань дотроо нийт 10 бүлэгтэй. За тэгээд өмнө нь бол би дандаа номынхоо юм бүлгүүдээрээ оюуны зураглалыг ингээ хийгээд явцдаг байсан. Гэхдээ энэ удаа энэ ном маань юм баг 300 нүур 290 нүрийн юм ном байгаа. Тэгэхээр маш их агуулгатай гэсэн үг. Тэгэхээр ингэж оюуны зураглалаар нэг хуудсанд ч юм уу 2 3 хуудсанд багтаа гэхлээр нэлээд их ажил болно. За магадгүй ингээд үзэгчдэд ч гэсэн та бүхэнд үзэхэд нэлээд хүнд болж магадгүй. Тийм учраас би энэ номыг өөрийнхоороо юм 4 хэсэгт ангиллаа. За нэгдүгээрт нь энэ хамтын хүч гэж яриад байгаа энэ ойлголт нь яг юу юм бэ? Тэгээ хоёрдугаарт нь энэ зүйл нь бидний шийдвэр гаргалтанд хэрхэн нөлөөлөд байгаа, зан үйл өөрчлөлтөнд хэрхэн нөлөөлөд байгаа юм амьдрал дээр хамгийн практик дээр ашиглаж болох үс энэ ном санал болгосноор манлайлалд ашиглаж болно. Тэгэхээр манлайлалд энийг хэрхэн ашигласан юм бэ, ашиглаж болдсон юм бэ гэсэн зүйлүүдийг ярилцъя гэж бодлоо. Эхний бүлэг дээр бол хамтын хүч гэж яг юу юм? За магадгүй яг энэ identity танигдах уу гэж яг юу юм гэдэг зүйлийг ярина гэж төлөвлөсөн байна. Бид нар бол өөрсдөө би логик сэтгэлгээтэй, би логик сэтгэдэг, би шийдвэрээ өөрөө гаргадаг гэж бодож иж магадгүй юм те. Гэхдээ би бодож сэтгэдэг биш, бид бодож сэтгэгт чинь баг нөлөөлд юм гэж хэлж байгаа гэсэн. Энэ яг юу болоод байгаа юм бэ те? Би, бид. Identity гэж яригдж байгаа энэ танигдах бол бидний зам байдал, шийдвэр, гүйцэтгэлд нөлөөлж идэг. Тэгээд бид нэр одоо ямар бүлэгт харьяалагдаж байгаагаасаа хамаарат бидний энэ хувь хүний зан чанарууд ингэж өөрчлөгдөж идэг гэдгийг одоо энэ хүү судлаач нар маань судалсан байна. За энэ ном бол нэг гоё жишээгээр эхэлдэг. За бидний маш сайн мэддэг брэндүүд болох Adidas, Puma. За энэ хоёр брэнд маань ах дүүсийн одоо хөгжүүлсэн брэндүүд байсан юм байна. Германаас үүсэл гаралтай. За тэгээд тухайн үедээ бол энэ бүр ах дүүс ингээд Герман одоо улсыг үндэстнийг гэх юм уу гэж хоёр хуваах төвшний ийм юм болж исэн. Тэгээ юунаас болсон бэ гэхээр ах дүү хоёр мэдээж яг Adidas-ыг эхлээд явж исэн. Тэгээд явж итэл нь ах дүүгийн одоо муудалцах асуудал болоод тэгээд дүүн тусдаа гардаг гэдэг баха. Тэгээ Puma-г үүсгэн байгуулдаг. За тэгээ Puma-г үүсгэн байгуулад одоо тэр тухайн Герман улсын хүмүүс бол одоо хоёр ингээ бүст хуваагдаад за тэгээд ямар гутал өмссөн байгааг ингэж харж чи манай ах мөн үү, чи тэднийх юм байна гэсэн ийм зүйл болсон байна. Тэгээ зөвхөн ийм хувцсны брэнд те ийм пүүцний брэнд ус үндэстэн ингэж хоёр хуваах хэмжээний түвшинд очсон. Rivalry гэж ярьдаг шүү дээ. Энэ бол маш удаан хугацаанд үргэлжилсэн. Тэгээд аль нэг жилийн дэлхийн хөлбөмбөгөөр энэ хоёр одоо сайндж одоо иймэрхүү зүйл байха боллоо гэдэг юм бол гарч исэн юм байна. Маш сонирхолтой төв. Тэгэд бид нэр Adidas юм уу? Бид нэр Puma юм уу гэдгээс хамаарат тэр хүмүүсийн үйлдэлийг бид нэр дургуутч хүлээж авдаг. Бид нэр таалагдахгүй байдаг. Өөртөөхнийгөө юм хамгаалдаг иймэрхүү зүйлүүд болд юм байна. Хүн эргцүүлэн бодох чадвартай болсноос хойш өөрийнхөө танигдахуун талаар юу нь бол бодож ирсэн. Би хин бэ гэдэг зүйлийг бодож ирсэн. Би хүн байна гэсэн юм ойлголттой тий. Тэгэхээр энэ дээр бол бас нэг алдартай үг гэдэг та бүхэн мэдж байгаах. Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна гэдэг тий. Тэгээд тэгвэл одоо энэ би хүн гэдэг энэ дотор маань хідэн би оршиж байгаа юм бэ гэдэг юм асуулт биднэрт байгаа гэсэн үг. Миний дотор хідэн би оршиж байна вэ? Тэгэхээр магадгүй та бүхэн иймэрхүү дасгалыг хийсэн байж магадгүй хийгээгүй бол тийм ээ. Хэрвээ би өөртөө ээж шавдвал би бол ээж, би бол багш тий. Би ном уншдаг. Би бүтээлч байдлыг судлах дуртай. Гэх мэтчлэн иймэрхүү юм нөгөө нэг би гэдэг юм тодорхойлтуудыг гаргаж байгаа зүйлүүд маань миний юм сонирхлуудыг ингээ буцаагаад үүсгэж одоо би тэр харьяалал тэр одоо бид дунд ордог юм байна. Тэгэхээр ер нь identity гэж яг юу юм бэ? Өөрийгөө тодорхойлох мэдрэмж нь тогтмол биш байдаг. Харин нийгмийн орчин,
бүлгийн нөлөөгөөр байнга өөрчлөгдөж байдаг. Энэ бол динамик бүтцтэй байдаг. Тэгэхээр би гэдэг энэ зүйл чинь ингээд тогтмол ингээд хувьсах шинж чанаргүй юм бах та гэж бодсон боловч үгүй ээ, энэ бол хувьсаж өөрчлөгддөг юм аа. Энэ ямар нийгмийн орчин, ямар бүлгүүдэд байгаагаас ингээд бидний гаргаж байгаа шийдвэр гаргалт зан төлөв өөрчлөгддөг буюу сая Adidas-т би үнэхээр дуртай байвал би Puma-гийнхны үзэн яддаг ийм хэмжээнд ирж байна гэсэн үг. Тэгээ танигдхууд бол хоёр төрлийн юм зарчим байгаа. Нэгдүгээр зарчим хүмүүсийн харьяалагддаг бүлгүүд нь би ямар бүлэгт харьяалагдж байгаа нь тэдний би хүн гэдгээ мэдрэх, өөрийгөө хэн бэ гэдгийг ойлгох үндэс суурь болдог. Би бол Adidas гэдэг ч юм уу те. Тэгэхээр би бол хизээч Puma өмсөхгүй. Гэхдээ би Adidas биш шүү гэхгүй. Хоёрдугаарт нь хүмүүс бусадтай хамтын ив нэгдлийг олж одоо нөгөө нэг жил сонирхлаараа нэгдсэн. Үзэж туулсан зүйлс онцлог байдлаараа төр зүүрч гэсэн ижилсгэд бэлэн байдаг. Тэгэхээр энэ төр зуур гэдэг нь маш чухал. Бид нар энэ урт хугацаатай юм болов уу гэхэд үгүй. Бид нарыг тухайн цаг мөчид энэ богинохон хугацаанд ийм ижил нэгдмэл ийм танигдахуугаар нь одоо нэг бүлэг болгох боломжтой гэдгийг энэ ном нь тайлбарлаж байгаа. Энэ ном бол маш их юм судалгаагаар баялаг, хуудас бүрэн л ингээл хид хідэн ингээл судалгаанууд байдаг. Тэгэхээр тэр болгоныг ярихад маш хэцүү. Тийм учраас маш юм товчилсан гол агуулгуудыг өөрийнхоороо ингэж нэгтгэж ярьж байгаа шүү. Тэгвэл танигдхуу гэдэг зүйлийг сая ингээд бид нэр ярилцаад одоо ойлголаа тийм ээ. Тэр энэ бол хувьсах шинж чанартай, бүлгээсээ хамаараа төр зуур ингэж орж болдог зүйл байх нэ. Би хинийч одоо нөлөөгүйгээр өөрөө сэтгээд ингээд шийдэл гаргадсан бах та, боддсон бах та гэж бодсон чинь үгүй байх нэ. Тэгэхээр бидний шийдэлт те бидний танигдхуу одоо бидний сэтгэн бодож байгаа үйлд танигдхуу гэдэг зүйл л их нөлөөлтгөө. Энийг одоо би номын ингээл эхлээс ахуулаад олж мэдснээр энэ ном надад маш сонирхолтой санагдсан. Хоёрдугаар хэсэгт за тэгвэл бидний танигдхуу, бидний шийдвэр гаргалтанд нөлөөлт юм байна. Энэ талаар ярилцъя. Бодит байдалд тулгуурлахгүй харьяалагдж буй бүлгийн үнэт зүйл итгэл үнэмшилд нийцүүлэн шийдвэр гаргадаг. За энэ тэгээд нөгөө мухар сүсгтэй холбоотой юм шашны юм зүйлүүдийг одоо бүлгэмүүдийг хүртэл судалсан байсан. Яагаад энэ хүмүүс одоо энэ нэг шашинт хийх итгэж тэгээд тэр шашныхаа одоо бүлгэмийнхаа гаргаж байгаа энэ шийдвэр гаргалтуудыг ингээд мөрдөж дагаж явдсан бэ. Тэгээ яагаад тэрэндээ үнж байдсан бэ гэсэн зүйлүүдийг судлаач маш сайн судалсан байсан. Ийм сэтгэлгээний суурь болж өгдөг бидний танигдхуу би хин юм бэ гэдэг одоо үзэл бодол маань одоо бидний сэтгэлгээний суурь болж өгдөг. Бид болон тэд. Adidas болон Puma гэсэн ийм одоо шилжилтэнд хүн ирдэг. Энийний одоо сайн талуудыг нь харвал бүлгийн дотоод хамтын ажиллагаа ихтгэлцэл нэмэгддэг. Тэгэхээр бид нар бүлгээрээ бие биендээ маш сайн итгэдэг. Тэгээд бүлгээрээ нөгөө одоо бүлгийнхаа эсрэг ч юм уу те маш сайн ажиллаж чаддаг гэсэн. Гэтэл үүний сул тал ялгуурлал, зөрчил, туйлширлыг өдөөдөг. Тэгэхээр энэ жишээнүүдийг бол бид нар маш их мэднэ. Тэгээ энэ номон дээр одоо шашны хийттэй үзлүүд магадгүй улс төрийн одоо үзэл баримтлууд тийм ээ. Тэгээд нэг багийг дэмжиж байгаа одоо нөгөө бага хит буруу шаах юм туйлширлуудын жишээнүүдийг маш сайн гаргаж өгдөг. Энэ бүхний үр дүнд одоо тэгэхээр сэтгэлгээний суурьч ингээд бид нэр өөрчлөгдөж байгаа. Танигдхуугаасаа болоод өөрчлөгдөж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ бүхний үр дүнд юу болдог вэ? Улс төрийн хуваагдал, байгууллагын дотоод зөрчил, тэрч байтугай өдөр тутмын харилцаанд нөлөөлдөг. Тэгэхээр энэ хүн тийм учраас гэдэг байдлаар бид өөртөө одоо гэж хамгаалж үздэг. За магадгүй спортын жишээнүүд маш их байж болно. Хүн өөрийгөө бие даасан юм объектив гэж юу нь бол бодд юм байна л да. Бие даасан шийдвэр гаргадаг. Хинээс ч хараат бус гэх иймэрхүү зүйл байдаг тийм ээ. Гэтэл энэ бол худлаа юм байх боломжгүй гэдгийг энэ номын турш хэлнэ. За тэгээд бид нар бол бүлгийн нөлөөнд автдаг. Тэгэхээр ямар бүлэгт байгаагаасаа хамаарат бидний шийдвэр гаргалт өөрчлөгдөж идэг. Тэгээд бүлгийнхаа хүмүүстэй тусалж байгаа байдал, нөгөө бүлгийнхаа хүмүүстэй тусалж байгаа байдлууд ч гэсэн өөрчлөгддөг байна. Үүн дээр маш олон жишээ мэдээж ирэх байгаа. Тэгээд
сонирхолтой магадгүй бас энгийн байх боломжтой жишээг тэмдэглэж авсан. Энэ дээр хөл бөмбөгийн тэмцээн. Америкт бол их сургуулиудын багууд нь хөл бөмбөгийн тэмцээн болдог. За тэгээд тэрэн дээр бол хоёр багийн Princeton нөгөөтг нь юу гэсэн юм бэ? Хоёр багийн хөл бөмбөгийн тэмцээн дээр нэг тийм үйл явдал мэдээж маргаантай үйл явдал болсон. За тэгээд тэр бичлэгийг ингээ хоёр их сургуулийн оюутнуудад үзүүлсэн юм байна. Тэгэхээр ингээд нөгөө нэг өөрийнхөө багийн алдааг олж харахгүй нөгөө багийн алдааг олж хараад манайх угаасаа ингээггүй штэ гэсэн ийм зүйл үсэж байгаа. Энэ нөгөө бидний одоо энэ бүлэгмийн энэ харьяалалд орж байгаа нэгдмэл байдал маань бидний сэтгэлгээг шууд өөрчилж байгаа. Нөгөө туйлширч байгаа. Бид нэр ингэж алдаас гаргаж болд юм а гэдгийг энэ жишээ харуулдаг. Их сургуулиудын нөгөө нэг бид нар танигдахуугаа одоо хүчтэй болгохын тулд ингээс jersey хувцснууд өмсдөг тийм ээ. Тэр манаас бидний юм шийдвэр гаргалтуудад хэрхэн нөлөөлдөг вэ бас их ярьдаг. Тэгээ 3 дахьт нь зан үйлийн өөрчлөлт. Мэдээж хэрэг зан үйл өөрчлөгдөж байгаа учраас бид нарын одоо энэ шийдвэр гаргалтууд өөрчлөгдөж байгаа. Тэгээ хүн ганцаараа байхдаа илүү болгоомжтой, бодлоготой байж чаддаг. Бүлэгт ормогц илүү зоригтой, илүү туйлширсан, бүр логикгүй шийдвэрүүд гаргаж эхэлдэг. За энэ нь болохоор юунаас болдог вэ гэхээр group think гэдэг одоо зүйлээс болд юм байна. Тэгээ group think гэж яг юу юм гэд цааш нь нэлээд судлаад уншсан. За бүлэг доторх хүмүүс зөрчил гаргахгүй байх, эв нэгдлийг хадгалах гэсэн дарамтаас болж шүүмжлэлтэй сэтгэлгээг орхидог, мартдаг. Буруу эсвэл дутуу мэдээлэл дээр үндэслээд шийдвэр гаргадаг. За тэгэхээр та бүхэн ингээд ажлын орчин, магадгүй анги хамт олонныхаа орчнуудыг бодоод үзвэл нэг ингээд манлайлагч гарч ирээд альва зүйлүүдийг энэ ингэсэн байна, тэгсэн байна, ингэх хэвээр тэгэх хэвээр бид нар энэ дээр алдсан байна гэд магадгүй манлайлагчийн үгийг дагаад тэгээ бос хүмүүс ингээд толгой дохиод байвал тэрийг дагаад нэрээ тийм байна. Тэгэд өөрөө хичнээн ийм биш шүү дээ, ийм зүйл болсон доо гэж бодож байгаа ч гэсэн би буруу бодсон юм бах та гэж боддог. Магадгүй эдгээр энэ хүмүүс яг зөв бодож иж магадгүй юм хоёр юм зүйл болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр яг бидний ярьдаг herding mentality буюу юм бүлгийн сэтгэлгээ те бусдыг дагдаг. Тэгээ бидний амьдрал дээр бас мэдэн штэ юм жишээнүүд байдаг. Таны өмнөх хүмүүс бүгдээр ингээ буруу хариултыг хэлээд тахад та энэ бол энэ хариулт мөн штэ гэж бодсон ирнэ би л буруу бодоод байгаа юм бах та гэд нөгөө буруу хариултыг хэлдэг ийм судалгаанууд маш их байдаг тийм ээ. Бид нэр одоо багийнхаа хэмжээнд удирдах байгаа багийнхаа хэмжээнд сайн баг бүрдүүллээгээд сайн шийдвэр гаргалт болдоггүй. Тэгэхээр им group think гэдэг үйл ажиллагаа руу бид нар одоо үйл ажиллагаа гэх юм уу нөхцөлт байдал руу орчдөг учраас бид нар одоо шийдвэр гаргалт зан төлөв маань өөрчлөгдөж идэг. Энийг анхаарах хэрэгтэй. Тэгэд энэ дээр бас нэг сонирхолтой ярьсан байсан юм. Ийм тэрслүү үзэл буюу ийм бүтээлчээр тэрслүү байх гэсэн ийм зүйл бас байсан. Тэгэд энийг бас ингээд шагнах хэрэгтэй байдаг. Одоо урамшуулах хэрэгтэй байдаг. Нэг удирдагч, нэг манлайлагчийн одоо хэлсэн зүйлд итгээд одоо тэр хүн зүв гэж бодсон юм чинь гэд нөгөө нэг би бол ингэж бодохгүй байна да гэж бодож байгаа хүмүүс чимээгүй өнгөрөх биш. Тэр дуу хоолойгоо хэлж явах юм psychological safety одоо бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэд иймэрхүү зүйл хэлж байгаа хүмүүсийг ийм тэрслүү санаануудыг хэлж байгаа хүмүүсийг хамгаалттай сэтгэл зүйн ийм аюулгүй байдалд тэгэд ийм урамшуулах буруу шахахгүйгээр урамшуулах хэрэгтэй гэсэн зүйлүүд бас яригдчихсэн. Тэгээд энэ ч гэсэн бүтээл сэтгэлгээтэй маш холбоотой байдаг. Энэ шин санаа гаргах зүйлүүд байдаг. Тэгээд энэ хэсэг дээр юу болсон юм бэ гэдгсэн чинь 1961 онд Америкийн нэгдсэн улсын Куб руу халтлага хийхээр болсон юм байна. Тэгэд Гахайн булан гэдэг ийм газар руу. За тэгээд тухайн үедээс ерөнхийлөгч нь үнийг ингээ шийдээд энийг зөв гэдэг одоо бид нарт дайрах хэрэгтэй, бид нар хүчийг мэдрүүлэх хэрэгтэй гэдэг. Тэрийг одоо нөгөө тухайн үед ийм зөвлөгч нар нь бид нар одоо маш их одоо алдагдлалд орноо, маш их хохирол амснаа гэдэг зүйлийг хэлээгүй. Гэхдээ олон зөвлөх нь эрсдэл өндөртэй гэдгийг бол мэдчихсэн. Багийн ив нэгдлийг бол эвдэхээс айсан гэж байгаа. Тэгээд одоо бүгд нэрээ зөвшөөрсөн юм бах таа гэ бүгдээрээ л өөрсдөө бүгдээрээ тэгж ингээ бодцсон тийм үч байдаг те. Тэгэд ингээ дагсан чинь тэр үнэхээр одоо буруу шийдвэр байсан, маш их хохирлыг амссан, маш их цэргийн одоо аим үргэтсэн, эдийн засгийн хувьд хохирол хөнөөлтөд болсон зүйл. Тэгээ бид нар яагаад ийм тэнэг шийдвэр гаргачваа гэдэг зүйлийг дараа нь ярьсан байгаа юм. Тэгэхээр энэ бол ингээд
бүлэг group think явцсан гэдэг зүйл болсон. Group think тий энэ одоо бидний харьяалагдж байгаа энэ бүлэгмээс бидний юм нэг танигдахгүй одоо тий би энэ бүлэг юм чинь гэд ингээд дагаад явах ийм зүйл буруу шийдвэрүүд гаргах боломж байдий шүү гэдгийг бас сануулж байгаа гэсэн үг. Тэгээ эцэст нь дөрөвт нь манлайлал гэж би одоо оруулж ирсэн. Яагаад гэвэл энэ номон дээр ч гэсэн манлайллын хэсэг маш том тодруугаар бичигдсэн байгаа. За тэгээд яагаад ер нь манлайллын хэсэг үр дүнтэй манлайлах нь гэд яагаад манлайллын хэсэг орж байгаа юм бэ гэж бодоход энэ бид нар чинь одоо ийм бүлгээрээ тий тэгээд би бинээсээ хамаарсан юм шийдвэрүүд гаргаж шүү дээ. Тэгэхээр энийг юм хүчтэйгээр удирдах манлайлагч нар одоо хэрэгтэйгээс гадна үүнийг мэдчих хэрэгтэй гэсэн санаа байгаа юм. Танигдахгүй одоо хамгийн хүчтэйгээр одоо амьдралд хэрэгжүүлж болох нь одоо бидний хамтын хүч байхгүй энэ хамтын хүч маань. За тэгээд энэ дээр бас ингээд энэ дээр нь бичсэн байгаа. Нэгдмэл танигдахгүйгаа ашиглан гүйцэтгэлээ сайжруулж хамтын ажиллагааг үргэлжүүлж эв нэгдлийг дэмжих нь. Бид нэр хамт баг олноороо илүү их бүтээмжтэй, илүү их одоо эв нэгдлийг дэмжсэн юм хамтын ажиллагаануудыг хийх боломжтой. Биегээ бид болгоод гэсэн үг. Тэгэхээр энэ хэсэг рүү орцгоё. Хамгийн ач холбогдолтой хэсэг ингэж хэлсэн тийм ээ. Тэгээ сайн удирдагчид хүмүүсийг шууд удирдах биш. Бид хинбэ гэдэг нийтлэг ойлголтыг бий болгож үүсгээд тэгээд ийм нэгдмэл магадгүй shared гэхлээр одоо хуваалцсан тий хуваалцсан identity-г бүтээж чаддаг. Би энэ бүлгийн нэг гишүүн юм чинь одоо бидний удирдагч маань ингэж хэлж хахад би нэг дагнаа гэсэн ийм зүйл рүү ингэж сайн удирдагч нар л энийг хийж чаддаг гэж байгаа. За тэгээ энэ дээр маш олон жишээнүүдийг ярьдаг. За тэгээ энэ дээр маш сонирхолтой байсан зүйл мэдээж хэрэг улс төр дээр бол маш их ашиглаж байгаа тийм ээ. Тэгэхээр би зүгээр тухайн үед уншиж байхдаа Donald Trump-ийн Make America Great Again гэдэг бол хүмүүсийн амар энэ юг үзлийг гаргаж ирсэн гэж бодсон. За тэгээ хүмүүсийн урам зориг, оролцоо гүйцэтгэлийг нэмэгдүүлж хамтын ажиллагааг сайжруулж болно. Тэгэхээр бид нэр ийм бүлэг одоо тэгээд бид нэр сүүлийн үед болоод байгаа зүйлүүдийг бодож үзвэл ийм community гэдэг зүйл их үүсэж шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээ гүдэг community маш их болсон байна. Эрүүл хоолдог community болсон байна. Аль нэг гаригийн өдөртөө бид нар хамтдаа ном уншдаг болсон байна. Book club гэдэг. Тэгэхээр энэ олон бид нэр ингээ өөртөөхөө ийм shared identity-гаар одоо shared хуваалцсан ийм одоо танигдахгүйгаараа ингээд бүлэгмүүдийг бид нар үүсгэж байгаа гэсэн. Ингэснээр бид нэр хамтдаа илүү ингээ хөгжиж тэ биенийхээ бүтээмжийг нэмж гинэ. Тэгэд амьдрал дээр бодоод үзэхээр яг л тийм байгаа тийм ээ. Хувь хүнийг өөрчлөхөөс илүүтэй түүний харьяалагдах орчин бид гэдэг зүйлийн хүрээг нь өөрчлөх нь илүү үр дүнтэй байдаг. Бид хинбэ? Тэг магадгүй байгууллагыг удирдах байгаа бол бид хин бэ гэдгээ ажилчдаа маш сайн ойлгуулах хэрэгтэй. Тэгээд тэр нэг нэгдмэл юм identity-гаар танигдахгүйгээр нь бид нэр хүмүүсийг маш юм урам зоригтой идэвхжүүлэх боломжтой. Тэгээд улс орн ч гэсэн үнийг хийх боломжтой. Улс орны жишээ рүү орцгоё. Ирланд улс анхны эмэгтэй ерөнхийлөгчтэй болсон юм байна. 1990-ад оны үед гэдэг чийсэн. Тухайн үед бол тэр Ирландын эмэгтэй ерөнхийлөгч маань юм улс орноо нэгтгэх юм одоо спич те илтгэлийг тавьсан. Тэр үедээ юу гэж хэлсэн бэ гэхээр Ирланд улс бол нээлттэй дайчин хүртээмжтэй улс болно гэдгийг тунхагласан юм байна. Тэгэд энд манд хүмүүс итгээд бид нэр ингэж нэгдэж чадаад би ерөнхийлөгч боллоо гэдэг зүйлийг хэлсэн юм байна. Тэгэд улс орны хэмжээнд ч гэсэн иймэрхүү одоо танигдахууг те бид нэр одоо бүтээж энэ зүйлээр нь нэгтгэж удирдах болдог гэдэг жишээг харуулж байгаа. За гэтэл номын эцэст нь бас нэг сонирхолтой одоо жишээ байсан. NASA-гийн сансрын одоо нисгэгч нар тэр хүмүүс ингээд дэлхийгээс гараа явцсан. Тэгээ сансар руу явцсан тийм ээ. Тэгээд сарны ойролцоо явж явах үед ингээд дэлхий одоо дөнгөж нар ингээд мандаад ингээд гэрэл туяа орж эхэлж исэн юм байна. Тэгээ маш үзэсгэлэнтэй харагдсан. Тэгээ тухайн үед одоо нөгөө сансрын нисгэгч нарын сэтгэл хөдлөл нь маш өндөр зэгтээ ирсэн. Ингээд ингээд ногоон одоо дэлхийн ертөнц гэдэг зүйл гэдгийг мэдэрсэн гэж байгаа байхгүй. Одоо би өөрийнхөө одоо нөгөө нэг төсөөллөөр хэлж байгаа шүү. Тэгэхэд бид нар яагаад ингэж хуваагдаад идэв? Бид нар чинь өөрсдөө юм дэлхийн иргэн
Энэ хорвоо ертөнцид байгаа ганц энэ гаргийн одоо иргэд юм биш дээ гэдэг зүйлийг ингээ мэдэрсэн. Бид нэр одоо улс орны хуваагдал, шашин юуны хуваагдал гэх ийм зүйл байх хэрэггүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ энэ бол маш ийм өөртөөх нь сансрын нисгэгчтэй айгуу тийм агуу мэдрэмж байсан гэж тэгжсэн. Ингээд энэ ном манд дуустдаг. Энэ номыг одоо ингээд хэдүүлээ базвал танигдахгүй тийм ээ. Identity бид нар би гэдэг хинбэ гэдэг чинь бидний одоо үр дүн юм байна гэдгийг ойлгож авлаа. Хэрвээ энэ дундаас те би одоо би даасан хараат одоо хинт ч нөлөөлөгдөхгүйгээр шийдвэр гаргадаг гэж бодож байвал no хизээч тийм юм байдаггүй байна. Эцэст нэг дасгал ажил хийдүүлээ хамтдаа хийж үзье. Номын ихэнд гардаг нийгмийн сэтгэл судлаач нар одоо өөрийнхөө танигдахыг олж мэдхийн тулд хүмүүсээр ямар дасгал ажил хийлэгдэг вэ гэхлээр би бол гэдэг нөхөх дасгал өгд юм байна. Тэгээд түүнийг одоо 20-ыг бичээрэй гэдэг юм байна. Та бүхэн магадгүй одоо өөрийнхөө тэмдэглэлийн дэвтэр дээр тийм ээ би бол ээж, би бол охин, аав ээжийн хайртай охин тий би бол гэд гүцээгээд бичээрэй. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө ямар бүлэгт харьяалагдж байгааг бас мэдэж авах боломжтой. Тэгээ бидний мэдж байгаа одоо бүлгүүд одоо тий энэ зүйл маань биднэрт бас нөлөөлт юм шүү гэдгийг харах, одоо мэдрэх, өөрийгөө анзаарах, эргцүүлэх боломж үүсэх болов уу гэж бодож байна. Энэ давшранд бас хэлэхэд энэ ном маань маш олон судалгаагаар одоо баялаг бүтээл болсон байсан. Би гэхдээ зориудаар юм улс төртэй холбоотой жишээнүүдийг аваагүй. Энэ дотор бол улс төртэй холбоотой маш их жишээнүүд байсан. Тэгэхээр магадгүй энэ донд нийгмийн сэтгэл зүгээр сурдаг ч юм уу эсвэл улс төртэй холбоотой одоо карьер сонирхож байгаа хүмүүс байвал энэ номыг бол заавал уншаад үзээрэй. Гэхдээ мэдээж хэрэг би гэдэг хүн сэтгэхэд одоо бид гэдэг бүлгэн бол надад нөлөөлт юм байна. Тэгэхээр би ямар бүлгэмээс болоод яаж бодоод идэм бэ гэдгийг мэдмээр байвал бас энэ номыг уншаад үзэхийг санал болгож байна. Таалагдсан бол комент хийрээ. Дараагийн номынхаа тавчлаараа уулзцгаая. Баяртай. Тийм тэгээ хүмүүст яг нөгөө нэг хийх ёстой зүйлийг нь одоо хийхгүй бол мартчихдаг гэдэг жисэн. Тэгээ яг тэрнтэй ажиллах нь та бүхэн subscribe дараагүй. Subscribe дараарай. Дараагийн номын тавчлалын мэдээлэл танд шууд очих болно шүү.